Өмнөх бичлэгээр танилцуулагдсан Red Magic-ийн 6 Pro хөргүүрийн нэмэлт соронзон суурьтай wireless цэнэглэгчийг задлж үзцгээе. Энэхүү нэмэлт нь манай дээр ганцхан ширхэг ирсэн бөгөөд хэрэг та хүсэх юм бол би танд захиалаад авчирч болно. Танилцуулга маань харагдаж байна. За энэ маань холбоос нь харагдаж байгаа шиг байна. Кулер болон цэнэглэгч суурь хоёрын хооронд таад маань санаж байгаа бол энэ дээр нэмэлтээр C оролт орж ирсэн байна гэсэн энэхүү холболт дээрээс доошо кулер рүүгээ соронзон суурь руугаа тог дамжих юм байна. Тэгээд давхар кулер маань өөрөө тижэл аваад доороосоо ирсэн тогноос давхар кулер тижэл аваад энэхүү хавт нь өөрөө уцаа цэнэглэх зорилттой гэж ойлгох болно. За материал эзлэлийн хувьд бол маш чанартай барихад мэдрэгдэж байна. Хөөрхөн хүнд юм байна. Нийт жин цэвэр жин хэд байсан болоо. За энэ яаж орж ирэх вэ гэхээр энэ жишээ болгож байгаа утас маань 16 Pro Max. Соронзны хувьд тунд ажгүй шүү. За тэгэхэд яагаад энэ дээшээ камерны линзний ийшээ ингэж орж ирж байгаа гэхээр зарим кулерүүд маань утас iPhone маань их хвчлээ яг энэ дээд хэсгээрээ халалт их орж ирээд байдаг чипний хэсгээр. Тэгэхээр чип рүүгээ хөргөлт хүргэхийн тулд дээшээ нэмэлттэй гэсэн. За энийг залгаад за эхлээд энэ дээрээ кулерээ тогтооч. Кулер маань ийшээ харах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ хоёр холбоос маань хоорондоо дээрээс доош орж ирнэ. За ингээд холбоос хийгдсэн. Утсан дээр ингээд тогтсоо. Ваа бас л овоо хүнд нүсэр болж шүү. Гэтэ өргөөшөө бол нэг уруунд алган тийглээд байхааргүй юм байна. Хоошоо нэлээд зузаан болж өгчээ. За одоо холболтыг хийж өгсөн. Ажилуулад доороос нь тогоо өгөөд уцаа зэнгэлж гин үгүй юу гэдгийг харъя. За кулер маань бол ажиллаад эхэлчихлээ. Усны хар дээр ингээд халтчих. Оо зэнгэлж шин. За тэгэхээр ер нь бол салаалагчны асуудлыг шийдэж өгч байна л гэдээ ойлгоход болох юм байна да. Зарим wireless charger-ууд цэнэглэгч нар гэж задлахаар уцаа жоохон халаагаад идэг. Одоо болохоор эсрэгээрээ хөргүүр маань доошоо энэ хавтан руугаа хөргөлт өгөөд давхар энэ хавтан хөргөх хавтан уцаа уцгүйгээр цэнэглэж байна гэсэн. Тэгэхээр бидний хувьд одоо шууд Bluetooth чихвч ашигладаг бол эсвэл уцтай чихвч ашигладаг шууд C оролтоор дангаар нь чихвчээ залах боломжтой гэсэн. Энэ бас гоё шийдэл, гоё технологи байна. За та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.